байцгаана уу? За манай хоёр өнөөдөр хин хамгийн бэ гэдгээ үзэх гэж байна. За хоёлаа нүдээ анаарай. Миний охин тайлбарлах уу? Яах хэвтэй. За. Ингүүл хинж биш. За. Ингүүл хүслээ ингүүл би. За. Хоёлаа. Ингүүл хоёлаа. За хоёлаа бэлэн үү? За. За чанга яраарай заяа. За нүдээ сайн анаарай. Sorry уучлаарай. Нэр. За, хин хамгийн хөөрхөн бэ? Бинд нь хүрэхгүй ш хоёроо. За, хин хамгийн хурдан бэ? Хин хамгийн их ном уншдаг вэ? За, хин хамгийн гоё дуулдаг вэ? За, хин хамгийн ухаантай вэ? За. Хин хамгийн цэвэрч вэ? Хин хамгийн их уцаар тоглодог вэ? Хин нь хамгийн их сайн ээжтэй тусалдаг вэ? За. Хин их унтдаг вэ? За. Өөр. Хин хамгийн их гэрээ анзалдаг вэ? Хин хамгийн их иддэг вэ? Ноёрчтэй хамгийн хин бага иддэг вэ л гэхээр ихэр нь тийм жоохон хоолнд муу. Гэтэ яг уу ямар ч гэсэн эрүүл гэсэн хижээлтэй хоолуудаа л эрүүл гэхээр бүгдийг иддэг мундаг. За дараагийн асуулт. Хин хичээлээ сайн хийдэг вэ? Хин хамгийн хөвгчлөлтэй вэ? Хин хамгийн гой зурдаг вэ? За. Хин хамгийн их амьтдтай хайртай вэ? Оргил бол тэр чигээрээ л яагаад юм уу? Зөө. Окей, ингээд дуусаа. За, баярлалаа. Тэр чигээрээ зүр ингээл агаадсах гоё. За уучлаарай. За ингээд дараагийнх нь бичлэгээр жоохон дараа нь адапт гурлаа юуны талаар ярих вэ гэвэл эрүүл амьдралын хэв маягийн талаар ярина. Манайх зөвхөн эрүүл амьдралын хэв маягийн нэг амьдралын хэв маягийг бараг сайн хэрэгжүүлдэг гэж боддог. Тэгээд хідэн төрөл юу байдаг лээ? Сайн унтах, спортыг загварсан эрүүл юм идэх унтах, цэвэр агаар амьсгалах. За иймэрхүү 6 төрлийн юм байдаг юм. Дээрэс нь инээс за иймэрхүү юмнууд байдаг. Бас нэг юм нь ийм нүүд их цэс. Тийм. Цээж юм аяга гоё тэнэгэр байх бас эрүүл амьдралын хэв маяг бас эрүүл байх. Арайч тийм их үшээ. Тийм ерөнхийдөө ингээ гоё цээж тэнэгэр байхтай нэг ингэж явдаг байдаг хүмүүс бас агаар юм бага амьсгалаад ерөнхийдөө бас их хурдан нервтэй бас л эрүүл амьдралын юу биш гээ тэгэж сонсон мэдсэн байгаа. Гэтэ яг манай хэрэгжүүлдэг нь бол эрүүл хоол иддэг. За ээж нь байнга спорт хийдэг. Манай хоёр хүүхдээ уулан аягүй сайн йога хийдэг байсан болцоод байгаа тий. Чон багсчаад байгаа. За усыг бол гурлаа аягүй сайн уудаг тий. Гурлаа сайн уудаг байгаа. Өөрчн цэгэр агаар болж өгвөл ингээл нэг жоохон нар мар гарвал хүүхдүүдтэйгээ хүүдэн ч гэсэн гадаа байхыг хүсдэг. Гадаа тоолдог тий. Өнөөдөр бас гадаа тоолсон тий. За тэгээд өөрчн юу байлаа? Хүслээ. Миний охинд юу байгаа лээ? Шүтэнэ танцаа. Эрүүл амьдралын маяг явж байгаа ч үгүй. Шүт онцаа. За миний охины өнөөдөр шүдэн онцсон тий. Чи найзынхан бол найзынхан анги дээр онцсон гэсэн. Тэгээ миний охиных тоглоомын талбай дээр хахад онцсон тий. Шүд онцсон гэсэн барьцсан ирсэн. За өөр сайн унтах нь болохоор гоё биологийн цагаараа унтаж амрах хамгийн чухал байгаа. Тэгээ тэр цаг нь болохоор 10-аас
9-ийн хооронд айгүй гоё юм гүн унтдаг цаг байгаа. Яг тэр цагийн хооронд сайн унтаж амарч чадах юм бол эрүүл унталт биологийн цагаар унтах байгаа гэдэг үг ямар хэлдэг ингээд нэг хүн коммент хийчихсэн. За өөр унтах тийм байна. Усны хувьд ус сайн уудаг. Дандаа хоол идэхийн өмнө уудаг. Дараа нь уухгүй хоолны дундуур уух. Дараа нь уусан ч гэсэн тийм ойрхон ууж болохгүй. Жохоо хоол идэх 30-40 минутын дараа уувал их зүгээр байдаг. Хоолны өмнө уувал тэр тусмаа ингээд нэг жоохон аппетит өндөртэй өөхнөд хоолны өмнө 30 минутын өмнө ус сайн уучвал бага хоол идээд таргалдаггүй. За. Тэгээ дандаа инээмсэл би ерөөсөө энэ цээж тэнгэр байхыг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгээд инээмсэглэхийг нас сайн хэрэгжүүлдэггүй юм байлээ. Өөрийгөө анзаарсан чинь тэгээ одоо ингээд нөгөө хоёр хүүхэдтэй сайн хэлээд ээжиг ингээд инээмсэглэхгүй байж хавал дандаа өдөөс энийгэрээ гэл заагаар яагараа гэж зарж эхэлсэн. Яалаа ингээд инээлгээд аараа тэгээд манай гэрийн өрөө хоёул айгүй хөвгчлээ. Тэгэл ээжигээ инээлэх гээл янз янз гоё юм яриа л тэгээд инээс өөрийгөө нөгөө анзаарсан чинь манайхаа айгүйх талтай юм тиймдээ. Тэгэл юм ээж аал явж байхдаа ингээл талентаг ингээл хальт харахаар л дандаа л нэг юм жоохон баргаар ууртай царайтай харагддаг юм лээ. Тэгэхээр гадуур мадуур явж байхдаа додол тийм л харагддаг болж өгөөл инээсгэл гээл Монгол хүмүүстэй харилцвал би яг өөдөөс ингээд яг харах юм бол зарим хүмүүс ингээд нүрээ нугаал явдаг байхгүй. Тэгээ тийм хүнийг ямар хөөй сайн уу гэлтэй нэш тэгдэггүй. Тэгээд ингээд харсан хүнийг сайн байна уу та гэж айгуу гоё мэдлээд өнгөрдөг. Одоо хүмүүс бас мэддэг болчлаа гахтаа. Тэгээд болж өгөөл инээмсэглэхийг хичээдэг. За шүд унтчихлаа. Чиний уц аль дээр бас нэг бүчлэг дрээг ингээд дуурсан дээ. За өөр тойрд хэлж ярих санаа чи юу вэ? Гоё ярь сонирхуулахаар сургууль дээр ч юм уу. Миний охины ямар ч шүд нь унаад санааж хэлсэн дээ. Тэгээ шууд артлага энэ манай охин шүдээ сайн угаардаг. Тэгээ айгүй гоё юм. Ерөөсөө хорхоо идэхгүй гоёороо цагаанаараа миний найз шүдийг хорхоо идсэн. Тэгээд манай охины шүдүүд нь айгүй орой унаад байгаа. Тэгэнгүүтээ цаатлын шүдүүд нь дандаа ингээд ерөөхдөө ургаад нөгөө төлөвлөж гаргаад өнөөдөр бас шүд нь шинэ унсан. Гэсэн чи хайрнаас нөгөө дараагийн шүд нь ингээ урах гад тэгээд хурдан унц. Чи яг яаж байгаа юм гац өнөөдөр? Зүгээр тоглоод идсэн ч унсан. Би найзгаа хашиг даа. Ногдоо тоглолцсон. Би өнөөдөр ээжгээ юу яриад инээдэргэдлээ. Би ч зөндөө инээсэн тий. Манай хоёр хүүхэд ээжгээ инээлэх гээл янз янз. За хүслийн энэ амтныг заваагаад ч байгаа юм шиг баярлуулаад ч байгаа юм шиг байнга л ингээл тэрэл ээждэг тий. Яй. Чи хоол идэж байгаа зү. За миний хүүд ярих юм байлаа. Чи юу яриад инээдэргэлээ. Чи нэг гоё яриад ирсэн. Ямар юм яриад ирсэн. Нөгөө короныг чи монголоор сайн ярих гэдэг үстэй. Чи надад германаар ярьж гисэн тий. Би тэгээд өөрийг мэднэ. За. Хоёрыг за. Цогтаад байна уу манай ба? цогт янда цогт. За миний цогтоо яж. Хүслэнгийн жоохон ядарсан юм байх уу? Дандаа хүслэн Юу тийм тэгээд имэтэр явж байгаа хоёр хүн унаад биш. Жоохон гоё биш шүү дээ. За өөрчн гоё ярьж ирэх юм яа. Тэгээд багшны өөр юм. Нэг шүдний имж тэгээд багшнаас юу өөр вэ?
Эмч доктороос юу? Шүдний эмч тэгээд багшаас юу өөр вэ? Тэгвэл таалгачих. Тэгэлээ. Шүдний эмч багш хоёр ямар ялгаатай вэ? За. 5 4 Хүмүүсээ таагаарай. 2 1 Нэ. За. Хариултыг Шүдний эмч амаа нэг гэж хэлдэг. ганга гэж. Тэгээд багш болохоор чимээгүй гэж хэлдэг. Амаа чимээгээрээ чимээгүй агаар гэдэг. Нэ. За. Миний амтаа. Салаад идэж байгаа юм. За. За өөр гоё ярих юм юу вэ? Ойролт хоёр нэрээ. Нахын ярих юм юу вэ? Ой сайн юу вэ? Миний найзчид надад бас ичээрэндээ унаад. Нэг зам шиг өнөөдөр авсан хичээл дээр унсан. Миний охины хичээлийн дараа тоглоомын талбай дээр унсан те. Хөөе битээ ингээл дээ миний охин. Өстэй ингэж Тэр хөөх амтны бүр салбай талын даашаа хан бариад. За өөр өслийн гоё юм ярих юм байгаа лөө. Хүүшээ тэр Монгол сургууль дээрээ одоо Монгол сургуулийн шинэ жил болох гээд гоё дуу шүлэг бидэл тэгээд Монгол дэлийг хааллаа. Монгол цомц мус гэж байгаа. Монголын гоё. Энэ шүлгийг чийж чаа. Би монгол хүн гэдэг шүлэг чийж чаа. Гэтэ би дахиад бүгдийг мэдэхгүй. Аргалын утаа бүрүүлсэн мачны гэр төрсөн би. Атархээр нутгаа. Үлгийн минь боддгоо. Сингэр манан сонголсон алсын бараа шигтээд зэлгэр сайхан нутгаа. Үлгийн сэтгэл багцсан Хахад өөрөөр uuрлага яваад. Дээрээс зүйл эндээс өөрөө явж чадна. Эндээс миний охин ямар дуу сурж байгаа лээ? Дуу нөгөө хоёрын дуулаад яваад орж ивэл Цагаан балаачтай. цаан балаачтай дуулах. Гү. Jedes Wort zweimal sagst so. Das der Teddy. Ja. Das der Teddy. Das der Teddy. Toten цагаан дэлхийн Hermann hießet давлада. Ийм мундаг. Жангас дайри арга Даралцуулаа давлада. Жахан цагаан дэлхийн Hermann hießet давлада. Hermann hießet давлада. Баярлалаа. Хайртаас хүмүүс баярлуулж байгаа хэж нас энэ ингэж. Ингээ иймэрхүү гой Монгол дуу шүлэг дуулж байгаа. Тэгээ би монгол хүн гэдэг дээр нөгөө бүжиглж байгаа тийм. Юу гэдэг бүжиглээ? Би монгол хүн. Окей. Биелгээ бүжиглэж. Бэлгээ. Төрөжийн мэтлэг дээр жоохон мэдлэгийн яслагыг оруулсан байгаа тийм. За иймэрхүү ингээд манай хоёр хүүхд юундаа бэлтэж байгаа, шинжилтэй бэлтэж байгаа. Гоё шинжлийн гоё палажа аяасан тийм. Үзэлхэ. Ханаа. Шанг. За шкаф монголоор яригснэ. Монголоор нэр юу? Орсоор шкаф гэдэг байхгүй юу? Монголоор болохоор Монгол шкаф. Юм хийдэг газар. Хувцсны шүү. Зөв. Хувцсны шүү. Ийм гоё палаж унс гэж байгаа тий. Холоос сарлоо. Охтод ийм гоё палаж унс гэж байгаа. Тэгээ Монгол дээлүүд унс гэж байгаа. Юмсё. Арадалан наштададал
ийм дод болно тий. Энэ дугаар нэг дуулчих. Юу лээ? Гэтэ урт уу? Жохон дуулчих. Гоё юм байна. Юу ч ихтэй лээ. Хүүхдийн ирээдээ Хүүхдүүд болж байна. Найзуудаа бүгдээ түрээ. Амгалан амьдралын төлөө ахын дуу эцгэн дуу дуулж байна. Найзуугаа дуулъя. Найзуудаа бүгдээ түрээ. Амгалан амьдралын төлөө ахын дуу эцгэн дуу дуулж байна. За энэ хоёрын манай хоёр хүүхд тэгээд ээжигээ авсан агаар хөргөн ажилтаа авсан агаар би ч хагасанд өглөө ажиллаад тэгээ эренгүүтээ юу яадаг шууд хоёрын аваад хичээлд нь өргөж өгдөг. Зарим өдрүүдэд мандаг ээж нараа гуйгаад сургуулийнхаа ээж нар хөрхөн найзуудаа гуйгаад хоёр хүүхдээ өргөлждөг байгаа. Тэгээ дараа нь болохоор аваад тэгэл ямарч ийсэн хагас өдөр хүүхдүүдээ авч өгөөл сургуульд нь явуулж байгаа. Тэгээд би наасаа Ээж нь. За ээж нь сайн яг гоё юм ярих гэсэн юм ярих гэсэн мөлий. Монгол сургууль. Синтэг класс ирсэн. Оо Монгол сургууль дээр нэрсэн класс ирсэн тий. Гоё. Тэг би хамгийн ихний энэ урт юугийн барьсан. Хайрын байр. За бичлэгээ хүслээ. За Монгол сургууль. Энэ саяны хагас өдөр өглөө одоо Монголынхаа өвлийн үгийн юм да. Санта Клаус. Монгол байдаг, Германаас байдгүй. Семестр герман дуугаас санаж байна. Энэ герман дуу биш. Tannenbaum, die grüne Blätter. Герман дуугаар болж мартсан юм. За тэгвэл хүүхд нөгөө төрсөн өдрийн дуу үү? Эсвэл Weihnachts Bäckerei. Зундай ийм хүүхдүүдийн дуу байдаг. Тэгвэл төрсөн өдрийн дуу ч юм уу эсвэл Төрсөн өдрийн дуу зундай дуу гэдэг. Deutscher. Hochzeit. Hoch soll sie leben, hoch soll sie leben, hoch soll sie leben in der Glut. Үгүй мө. Ich bin in Deutschland Niederlande. Оо тэгсэн чинь ялахгүй л дуулах. За өөрчн Ой, Weihnachtsin доо тайлд нэг Tannenbaum. Би зөвлөжсэн. Тийм чадхаасаа. Тэр германдоноос мартчихж байгаа юм тийм үү? Үе мой. Тэгж болохгүй шүү дээ та хоёр. Үний шүүд. Тийм хайж цэвэрхэн шүү. Яагаад? За хоёрыг нэг ер нь германаас хүмүүс үздэг юм билээ. Хүүхдтэй хүмүүс хүүхдүүдээс үздэг. Тэгээд германаараа дуулж үзүүлээч гэдсэн ахгүй юу? Миний хүү юу гэж хэлдэг? Юу гэж хэлдэг? Хүмүүсийг яг гэдэлж аль дээр юу дараараа яагаар гэдэл. Sag du das. Ich habe das vorhin mal gesagt. Чи хэлсэн мө? Хэлээгүй. Хэлчихвэл. За хөсгөл яах байх вэ? За гурлаад бол бичлэгээ дуусгах уу? Өөр хэлж ярих юм юу байгаа лээ?
Heb jij geen appelsien of geen mandarijntjes? Hè? Voilà, ça. Heel lief van jullie allemaal. Zo. Harmanite,